Их хурлын дарга эрхэм гишүүдээ улсын их хурлын эрхэм гишүүн Нүчирлийн асуулгын хариултыг өгье. Нэг инновацийн тухай хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан гарсан болон гарах журмууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын их хурлын 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы хуралдаанаар батлагдсан инновацийн тухай хууль нь шинэ мэдлэг, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, эзэмших, үйлдвэрлэл үйлчилгээ нэвтрүүлэх замаар баялаг бүтээх эргэцүүн орчныг бий болгох, инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, төрийн дэмжлэгийн талаар харилцааг зохицуулах зорилготой батлагдсан болно. Инновацийн тухай хууль батлагдсан гараад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч хуулийн хэрэгжилт удаашралтай байна. Мөн зарим хууль тогтоомж шинчлэгдсэнтэй холбоотойгоор улсын их хурлаас инновацийн тухай хуульд 2013-15 онуудад оруулсан өөрчлөлтүүдээр тус хуулийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай байсан олон зүйл заалтууд хүчингүй болсон юм а. Инновацийн тухай хуульд 2010 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр венч хөрөнгө оруулалтын талаарх цогц асуудлыг мөн 2015 оны 1-р сарын 23-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр инновацийн сангийн талаарх асуудлыг хүчингүй болгосон. Инновацийн хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн гол хөдөлгүүр болсон дээрх хоёр асуудлыг хуулиас хассан явдал нь Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог бүрэлдүүлэх, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, санхүүжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон юм а. Монгол Улсын засгийн газар 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хвшлийн оролцоонд тулгуурласан хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж инновацийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, тааламжтай бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтыг биелүүлэх зорилгоор төр хувийн хвшлийн хамтарсан хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, эргэцүүн орчин бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах, санал боловсруулах ажлыг 2017 онд хийхээр төлөвлөж байна. Инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийн олон хэлбэр, төрийн дэмжлэгийн механизм бий болгох, эрдэмтэд судалгааныхаа үр дүнг эзэмших, ашиглах, зах зээлд гаргах, мөн инновацийн үйл ажиллагаа эрхлэх гэж буй компаниудын хувьд гарааны санхүүжилт, урамшууллын асуудлыг тодорхой болгох, санхүүгийн байгууллагуудын хувьд хөрөнгө оруулах, түүнээс ашиг хүртэх орчин, нөхцөл, тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Эрсдэл өндөртэй бизнесийг дэмждэг, санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалт хийх замаар гарааны компани дэмжин ажилдаг цоошин тогтолцоо бүхий үр ашигтай инновацийн санг байгуулах шаардлагатай байна. Үүний тулд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиглах, инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны компанийг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий инновацийн санг үүсгэх хууль эрхцэн орчныг сэргээх, тус санг улсын төсвийн хөрөнгөөр байгуулан үйл ажиллагааны тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй байгаа юм а. Инновац нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөх хүч өгөөд үйлдвэрлэлийн өсөлтийг хангаж улмаар эдийн засгийн дэвшилт хүргэдэг. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн онцлог тохирсон төрийн инновацийн бодлого боловсруулан хэрэгжүүлж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс суурийг тавьж чадсанаар ихээхэн амжилтанд хүрч байна. Монгол Улсын засгийн газраас мэдлэгт суурилсан инновац технологи үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин инновацийн салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй болгох нь асуудлуудыг хийж эхлээд байгаа юм а. Монгол Улсын засгийн газраас инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор инновацийн үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох, төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлахаар төлөвлөн ажиллаж байна. Манай орны хувьд эдийн засгийн хүндрэлийг аль болох богино хугацаанд даван туулах үндсэн арга замын нэг нь инновацид түшиглсэн хөгжлийн баримжааг сонгох явдал юм а. Иймд Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, барилгын нөөцийг үр ашигтай хослуулан ашиглах, шинжлэх ухаан технологийн чадварыг хөгжүүлэх, ялангуяа мэдлэг, технологиг арилжаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг инновацийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц, хүний нөөц, санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэн инновацийн экосистемийг хөгжүүлэх шаардлагатай байна. Цаашид технологийн хөгжлийг төрөсгөхөд гол анхаарлаа хандуулан технологи дамжуулах болон нутагшуулах талаар нэгдсэн бодлого боловсруулж, үүний үндсэн дээр энэ чиглэлд зарцуулах зардалыг оновчтой болгох, үндэсний технологиг баяжуулан хөгжүүлэх,
брэнд болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь Монгол орны эдийн засаг болон нийгмийн хөгжлийн гол тулгуур байх болно. Ингэснээр Монгол улсын инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өрсөлдөх чадвар дээшлэж, аж үйлдвэрийн болон экспортын бүтээгдэхүүний технологийн агуулмж, нэмүү өртөг шингээлт нэмэгдэн инновацийн үйл ажиллагааны санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх, улмаар инновацийн суурь бүтэц байгуулагдаж дэлхийн зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрүүд бий болно гэж тооцож байна. Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, стратегийн ач холбогдолгүй инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор инновацийн хуулийн хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах, улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх, инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах зэрэг журмуудыг батлуулан мөрдөж байна. Мөн инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шин санаа, шин мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ бий болгож зах зээлд нийлүүлэх зорилгоор дараах журмуудыг ойрын хугацаанд баталж мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Үүнд инновацийн төсөл бүрдгэх, хэрэгжүүлэх журам, үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн төвшинг үнэлэх аргачлал, үндэсний инновацийн шагнал олгох журам, инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх журам зэрэг багтана. Шаардлагатай тохиолдолд бусад харилцааг тогтоолох дүрм журмуудыг ч батлах болно. 2. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан гарах журмууд тэдгээрийн хэрэгжилтийн талаар Монгол улс эдийн засгийн олон тулгуурт бие даасан тогтвортой хөгжилд шилжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэгдсэн бодлого зохицуултаар хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын их хурлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн чуулганаар үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлсон, эсвэл импортын түүхээ дээр үн цэн шингээж боловсруулалт хийсэн, өрсөлдөх чадвартай, үн цэн шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай импортыг орлох үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар төлөвлөсөн байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох, тэтгэлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журмыг тус баталсан. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг байгуулах явдал бөгөөд уг сангаар дамжуулан төрөөс үйлдвэрлэлийг дэмжих ажлууд хийгдэхээр хуульчлагдсан байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэлийг дэмжих сангийн зорилтоор ашиглах 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг төрийн бусад их усүрээр шийдвэрлэж үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. 3. Засгийн газрын 2014 оны 374 дугаар тогтоолоор батлагдсан эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам түүний хэрэгжилтийн талаар Засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлаганд нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инновац, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг биелүүлэхэд эрдэмтэн судлаачид, багш оюутнуудын туршилт, судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон шин санаа, технологиг хөгжүүлэх гарааны компаниуд олноор байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Инновацийн тухай хуулийн үндэслэн эдийн эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмыг Засгийн газрын 2014 оны 314 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү журам нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгаа, боловсруулалтын ажлын хүрээнд нэмэлт орлого олох, захиран зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулж, технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилготой. Журамд гарааны компанийн шинжлэх ухааны технологийн туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны технологийн
тухай хуулиар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг инновацийн тухай хууль, компани байгуулах, өөрчлөх, татан буулгах, удирдлага зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой харилцааг компани тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулахаар заасан. Энэ журмын дагуу байгуулагдсан компанийг төрийн захиргааны холбогдох байгууллагуудад мэдэгдснээр гарааны компани инновацийн тухай болон бусад хуулиудаар олгогдсон хөнгөлөлт дэмжлэгийг эдлэх эрхтэй болох юм а. Эрдэм шинжилгээний байгууллага гарааны компанид бойжуулах технологиг туршин зөвшөөрүүлэхэд эрдэм шинжилгээ, лаборатори, туршилт судалгааны чиглэлээр шаардлагатай дэмжлэг, тусалцааг үзүүлэх өгөөд өөрөө тасалгаа, интернет, сүлжээ болон бусад дэд бүтцээ хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглуулж болохоор журам тусгасан. Энэхүү журам нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулан ажилуулах замаар эрдэмтэн судлаачдын бүтээсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновац, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой юм а. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2015-2016 онуудад их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулахаар ирсэн хүсэлтүүдээс 32 материалыг шаардлага хангасан гэж үзсэн тул эдгээр гарааны 32 компани улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 4. Үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдж буй асуудал цаашид хэрхэн шийдвэрлэх талаар. Дэлхийн улс орнууд өнөөдөр шинжлэх ухааны технологи инновацийг хэрхэн хөгжүүлж, хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн иргэдэд оруулан мэдлэгийг баялаг болгож байгаагаараа өрсөлддөг болсоор удаж байгаа бөгөөд манай улсын хувьд дээрх байдал хангалтгүй байсаар байна. Үүнийг дэлхийн эдийн засгийн форумоос жил бүр эрхлэн гаргадаг улсын өрсөлдөх чадварын тайланд манай улс 140 орноос 104-р орж байгаагаас харж болох юм а. Эдгээр үзүүлэлтэд манай улс дээд боловсролын хөгжлийн үзүүлэлтээр 62 дугаар байр, технологийн бэлэн байдлын үзүүлэлтээр 67 дугаар байр, инновацийн үзүүлэлтээр 97 дугаар байранд байна. Инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол улсын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт юм а. Манай оронд инновацийн үйл ажиллагааг улсын төсвөөс тусгайлан дэмжих санхүүжилт огт байхгүй тул тус салбарын үйл ажиллагааг өнөөгийн байдлаар шинжлэх ухааны технологийн сангаас багахан хэмжээнд санхүүжүүлж ирлээ. Улсын төсвөөс шинжлэх ухааны технологи, инновацид зарцуулж буй санхүүжилтийн хэмжээ нь нэм бага байгаа нь судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаач шинжлэх ухааны технологи, инновацид улсын төсвөөс зарцуулж буй хөрөнгийн хэмжээ дөрөвтэй өсөхгүй. Харин ч 2013 онд 0.17%, 14 онд 0.16% болж буурсаар байна. Дээрх үзүүлэлтийг тоон дүнгээр илэрхийлбэл салбарын хэмжээнд улсын хурлаас 2016-нд 27.14 төгрөг, эрдэм шинжилгээний зардал 9.1 тэрбум төгрөгөөр батлагдсан байна. Инфляцийн өсөлт 40% хүрч байхад салбарын санхүүжилт өсөлтгүй хэвээр байна. Монгол орны нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан үзэж инновацийн хөгжлийн өнөөгийн түвшинг үнэлэх, үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх үзэл баримтлал, бодлого, стратеги хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгт нийцүүлэн тодорхойлох шаардлагатай байна. Инновацийн тогтолцоог шинжлэхэд дараах үндсэн бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд инновацийн салбарын төсвийн болон төсвийн бус санхүүжилт маш бага. Аж ахуй нэгжүүдийн санхүүгийн чадах сул, мөнгөн хөрөнгийн хомсдолтой хөрөнгө оруулах чадвар нь сул. Улс орны хөгжлийн түвшин үйлдвэрчлэлтийн өмнөх шатанд байгаа. Зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино. Эрдэмтэд эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хөлс бага. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд эдийн засгийн бусад салбарт шилжсэн. Аж ахуй нэгжүүдэд эрдэм шинжилгээ судалгааны хэрэгцээ багассан. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн өрөөгөөжийг нэмэгдүүлэх, өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх зорилтуудыг тусгасан. Эдгээр зорилтыг хангахад эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуй нэгжүүд хамтран инновацийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах орчин, дэд бүтцийг бүрдүүлэх,
импортыг орлох болон экспортод чиглэсэн өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих үүрэг бүхий шинжлэх ухааны парк байгуулах бодит хэрэгцээ шаардлага тулгамдж байна. Монгол улсад шинжлэх ухааны парк барьж байгуулах судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх, техникийн эдийн засгийн урьдчилсан судалгааг гүйцэтгэх уламар техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулан шаардлагатай хөрөнгө оруулалтыг тогтоох хэрэгтэй байна. Инновацийн тухай хууль заасны дагуу шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөөр хангах чиг үүрэг бүхий шинжлэх ухааны паркийн захиргааг ойрын хугацаанд байгуулан ажилуулна. Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулагдсанаар судалгаа боловсруулалтын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлууд эрчимжиж, инновацийг дэмжих, орчин бүрдэх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, инновацийн үйл ажиллагаанд тулгуурлан бүс орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох чухал алхам болно гэж үзэж байна. Шинжлэх ухааны паркийн захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагааг дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренерүүд төрүүлэх ажлуудыг хийх юм а. Инновацийн тухай хуулиар шинжлэх ухааны парк байгуулах эргэцүүн үнцийг тодорхой хэмжээнд тавьсан боловч энэ хууль тусгагдсан нэг бүлэг зохицуулалтаар шинжлэх ухааны парк түүний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогцоор нь шийдвэрлэх боломжгүй болох нь шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлж буй улс орнуудын туршилгуудаас харагдаж байна. Шинжлэх ухааны парк байгуулж хөгжүүлэхэд тэргүүн ээлжинд шийдвэрлэл зохих асуудал бол шинжлэх ухааны парк байгуулах зорилго, үйл ажиллагааны зарчим, удирдлага зохион байгуулалт, санхүүжилтийн хэм хэмжээг тогтоох, төрийн дэмжлэг тусалцаа, оюуны өмчийн харилцаа, банк зээл, санхүүгийн тогтолцоо, паркийн хөрөнгө оруулалт, бусад үйл ажиллагаа явуулах эргэцүүн үнцийг тавих, парк байгуулагдсантай холбогдсон үүсэх харилцааг хууль эрх зүйн хувьд бүрэн цогцоор нь зохицуулах зорилгоор шинжлэх ухааны паркийн тухай бие даасан хуулийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төслийг боловсруулснаар нэг талаас улс орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нөгөө талаас улс орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нөгөө талаас гадаадын шин өндөр технологиг нутагшуулан эх орондоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг тэлнэ гэж үзэж байгаа юм а. Анхаарал тавьсанд баярлалаа.